Эсвэлтийн ерөнхий шалгалтын үеэр материал задарсан гэх мэдээлэл гарч өнгөрөгч даваа гарагт сурагчдын холбоо болон эцэг их төгсөгчдийн төлөөлөл хэвлэлийн урал зарласныг бид хүргэсэн билээ. Харин өчигдөр энэ асуудлаар боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэхдээ одоогоор сэдв задарсан мэдээлэлтэй холбоотойгоор хуурамч материал зарж байсан хэсэг бүлэг хүмүүсийг шалгуулж байна. Харин шалгалтын бар кодтой холбоотой асуудлыг тагнуулын ерөнхий газрын кибер аюулгүй байдлын албанд хандаж шалгаж байгаа. Ойрын 3 хоногийн хугацаанд хариу гарна. Холбогдох байгууллагуудын хариуг албан ёсоор хэвлэлийн баг хурал хийж мэдээлэх төлөвлөгөөтэй байна гэж мэдээлжээ. Энэ сарын 13-нд хүслээ гаргасан 362 мянган иргэнд өнгөрөгч даваа гарагт эхний 100 мянган төгрөг нь орсон байна. Харин энэ сарын 14-нд хүслээ гаргасан иргэдийн хувьцааны мөнгө өчигдөр оржээ. Олон улсын сонирхогчдын боксын холбоо энэ сарын эхээр ээлжид бусаар хуралдах мэрэгжлийн боксын тамирчдыг Рио 2016 Олимпийн наадамд хориг саадгүй оролцуулах шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр гаргаснаар Монгол Улсын гавьяа тамирчин төгс цогтод 2016 оны Олимпиад оролцох боломж нь гарч ирсэн юм. Тэгвэл тэрээр Facebook хуудасаараа дамжуулан Олимпиад оролцох талаар яах ихээ шийдээд тодорхой мэдээлэл тавина гэж бичжээ. Авилгатай тэмцэх газар хүүхдийн шударга байдлын түвшний судалгааг саяхан хийжээ. Судалгааны дүнгээс харахад хүүхдүүд том болох тусмаа анги ахихын хэрээр шударга байдлаа гээдэг болох нь анзаарэгдсэн байна. Мөн охид хөвгүүдээсээ илүү шударга зантай гэдгийг судалгаа харуулсан байна. Хүүхдүүдийн дунд авилгын талаарх ойлголт сул байгаа хэдий ч эцэг их багш нартайгаа амьдралын үнэн зөв, худал хуурмаг, шударга болон шударга бус үйлдэлийн талаар ярилцдаг байх тусмаа хүүхдүүдэд шударга зан илүү төлөвшдөг байна. Сонгуулийн ерөнхий хороо өчигдрийн хуралдаанаар улсын хурлын сонгуулийн 11-р тойрогт Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшин өрсөлдөж байсан бүрэгдааг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрийг үндэслэн дээрх шийдвэрийг сонгуулийн ерөнхий хороо гаргасан байна. Ингэхдээ сонгуулийн тухай хуулийн 71 дэх заалтыг үндэс болгожээ. Гадаад иргэн сайд пүрэвсрэн Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 555 сая йенийн үнийн дүн бүхий хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр төслийг хэрэгжүүлэх тухай Монгол-Японы засгийн газар хооронд солилцох нот бичигт гар үсэг зуржээ. Уг хөтөлбөр 2016 оноос эхлээд 7 жил хэрэгжих юм байна. 2016 онд Монгол улсаас 22 хүн уг төсөлд хамрагдана. Үүний 18 нь төрийн албан хаагч, 2 нь хувийн хэвшлээс докторантурын сургалтанд хамрагдах юм байна.